Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгалын хүрээнд Увсан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Ерөнхийлөгчийн эхэлж очсон газар мөнхийн чанараа хязгаарлалтмал хувьцаат компани 2010 оноос гурилан бүтээгдэхүүн хоол хүнс аялал жуулчлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Компани 80 гаруй хүнийг ажлын байраар хангасан 90% нь эмэгтэйчүүд юм. Аймагт анхны түргэн хоол бейкери, кофе шоп ажиллаж эхэлсэн. Анх 13 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо далах нарийн бов, бялуу зэрэг 203 нэр төрлийн бүтээгдэхүүнээр аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж зэрэгэлдээ аймаг сумдад нийлүүлж байгаа тухай компани захирал Оюун Эрдэнэ танилцууллаа. Өнхрөөс нарийн бовны үйлдвэр маань 2023 онд Монгол Улсын ерөнхийлөгч хөрс зөвхөн санаачилсан хүнсний хувьсгал хөтөлбөөнөөс одоо 800 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг авснаар одоо миний энэ зогсож байгаа үйлдвэрийн байрыг шинээр одоо барьж ашиглалтанд оруулаад тоног хөрөмжөөр 100% шинжилсэн. Хуучин үйлдвэрөөсөө бид нар нэг ширхэг лист наашаа авч орж ирээгүй. Тэгэхээр энэ зээлийн хүрээнд 800 сая төгрөгийн зээл дээр бид нар өөрсдийн хөрөнгө оруулалт 300 гаруй сая төгрөг буюу тэрбум 100 гаруй сая төгрөгөөр одоо энэ бүтээн байгуулалтыг хийсэн байгаа. Тэгээд энэ хүнсний хувьсгал зээл маань маш үр өгөөж өгсөн. Үйлдвэрлэгч бидэнд маш үр өгөөж өгсөн. Одоо яг цаг үеэ олсон маш хэрэгтэй юм зээл хөнгөлөлтөө зээл тусламж мөн байж чадсан. Манайх борлуулалт одоо энэ Увс аймгийнхаа бооны төвүүд, бүх бооны төв болон гадуурх дэлгүүрүүдэд, супермаркетууд болон 21 аймгийнхаа сумдуудад түгээдэг. Бас мөн өдөө цэний хөтөлбөртөөс хамрагдаж бас ингэж ажилладаг байгаа. Өглөө цэний хөтөлбөрт 13 цэцэрлэг, 2 сургууль, 1 политехник коллеж гээд нийт 17-8 сургууль цэцэрлэгтэй хамтран ажиллаж байгаа. Компани 2023 онд хүнсний хувьсгалын хүрээнд 800 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээл авч үйлдвэрийн шинэ байраа барьж тоногд хөрөмжөө шинжилсэн байна. Ингэснээр хүчин чадал нь 3-5 дахин нэмэгдэн 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргаж 15 хүнийг ажлын байраар хангажээ. Үүний зэрэгцээ үдийн цаг хөтөлбөрийн хүрээнд аймгийн сургууль цэцэрлэгүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Ерөнхийлөгч хөрөлцөхөө дараа нь 84 жилийн түүхтэй Увс хүнс хувьцаат компанид очлоо. 1942 онд бүгд нарамт Монгол Ард улсын засгийн газар хүн амыг хүнсээр хангах зорилгоор аймгийн төвдөд идэж тэжээлийн комбинат байгуулах шийдвэр гаргасан нь одоогийн Увс хүнс хувьцаат компани суурь болсон юм. 80 гаруй хүнтэй тус компани одоо жацарган гурил сүүс бүтээгдэхүүн шингэн хүнс үйлдвэрлэдэг. Манай компанийн хувьд бол 2023 онд хүнсний хувьсгалаас зээл аваад одоо компанийнхаа цэцэрлэгний цех дээр өргөтгөл хийн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид нар бол бүтээгдэхүүний гарц чанар стандарт маань маш сайжирсан. Үүнийгээ дагаад хэрэглэгчийн одоо биднэрт итгэх итгэл, биднийг сонгох сонголт тэгээд борлуулалт маань нэлээд нэмэгдсэн байгаа. Өөртөө бид экспортод одоо бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд бид нар бол үйлдвэрийн шугамудаа бол автоматжуулах, үйлдвэрийн байраа дахин илүү өргөтгөл хийх, хүнсний хувьсгалынхаа одоо зээлд дахин хамрагдах одоо төлөвлөгөөтэй ажлынхаа төлөвлөгөөнүүдийг гаргаад явж байна. За манай компани бол хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. За 6 нэгж хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 80 гаруй ажилтнтайгаар ажиллаж байна. За манай үйлдвэрлэл маань болохоор цэцэрлэгэн боловсруулах цех маань одоо энэ байгаа цех маань болохоор ерөнхийдөө 10 тонн жимсийг боловсруулах хүчин чадалтай бэлэн бүтээгдэхүүн бол 4-өөс 2 тонн нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг цех нэгж байна. За хүнсний хувьсгалын хүрээнд болохоор манай компани яг цэцэрлэгэн боловсруулахын цехийнхаа одоо орчин нөхцөлийг сайжруулах тийм үйл ажиллагаа явуулсан байгаа. За бүтээгдэхүүний одоо хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд бол орчин нөхцөл хамгийн их шаардлагатай байдаг. Тийм учраас бид нар одоо хүнсний хувьсгалын хүрээнд одоо үйлдвэрлэлийнхаа цех нэгжийн одоо стандарт шаардлага хангасан барилга байгууламжид нийцэхээр одоо тогтчлтыг хийсэн байгаа. Увс хүнс компани 2023 онд хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлтөө зээл авч тоногд хөрөмжөө шинжилэн бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулжээ. Жилэрх тусам улсад төлөх татварын хэмжээ нэмэгдэж өнгөрсөн жил ихэд л 1.2 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Увс хүнс хувьцаат компани манай улсын нийт зэрлэг цэцэрлэгний 70, таримл цэцэрлэгний 50 гаруй хувь нь ургадаг.
Увс аймгийн читрганыг Европын холбооны улсад оюуны өмчөөр бүртгүүлж улсдаа анх удаа газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгожээ. Компани одоо 83 жилийн түүхтэй одоо жасарган үйлдвэрлэдэг Монголын анхны одоо компаниуд аж ахуйн нэгжүүдийн нэг уус хүнс компани байна. Хүнсний хувьсгалын үндэсний хөдөлгөөнөөс одоо хөрөнгө оруулалтын зээл авч 5 төхөөрөмжөд шинжилсэн. Мөн дээрээс нь бүтээгдэхүүнүүдийн сав боглоо бодлыг сайжруулсан ийм үр дүнтэй ажиллаж байна. Тэгэхээр хүнсний хувьсгалын үр дүн одоо орон нутагч бай, нийслэлч бай, эхний үе шат маш амжилттай хэрэгжсэн байна. Одоо хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхийн тулд бид нар олон юм дээр бас анхаарах хэрэгтэй гэдгийг зарим одоо үйлдвэрлэгч нар, баялаг бүтээгч нар манд хэлж байна. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд хүчин чадлаа нэмж тоног төхөөрөмжөө сайжруулах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад маш том дэмжлэг болж байгааг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэлсэн байна. Энэ хөдөлгөөнийг цаашид дор хаяж 10-аас 15 жил тууштай хэрэгжүүлж хөнгөлөлттэй зээл татварын бодлогоор түлхүү дэмжүүл үндэсний үйлдвэрлэл улам хөгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.